Сайн байцгаана уу хүүхдүүд. Өнөөдрийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв үг бүтээх туслах арга, хичээлийн зорилго авиа сэлэх болон товчлох аргаар бүтцэн үгийн утгыг тайлбарлах, тайлбар тойл хөтөл сурнаа. За үг бүтэх туслах аргыг дотор нь авиа сэлэх аргаар үг бүтэх, үг товчлох аргаар үг бүтэх гэж хоёр хуваадаг. За авиа сэлэх аргаар үг бүтэхийг утгад гэсэн сэлгэлт, нөлөөлөө хувьсах сэлгэлт гэж хоёр хуваадаг. За жишээ нь утга сэлгэлт нь гатлах, гэтлэх, барзай, барсай, давших, дэвших, тантай, тунтай, тэнти, тунтай гэх мэтчлэн. Тэгэхээр утгын хувьд бол эдгээр үгсүүд өөр өөр онцлогтой байдаг бол нөлөөлөө хувьсах сэлгэлт нь гагна гэдэг үгний ган гэдгээс зурснаа заахаар салгана. За альчуур гэдэг үгнээс арчуур болно. Сулдаг гэдэг нь сулд гэдэг язгуураас га дагавар үсээ сулдаг. Тэгэхээр энэ авианы нөлөөлөө хувьсалт байна гэдгийг ашиглаж байна. За үг товчлох аргаар үг бүтэх гэдэг нь муйс гэж энэ тэ. Тэгэхээр бол Монгол Улсын их сургууль гэдэг үгийн эхний үсгүүдийг бол том үсгээр өчнө. Нэгдсэн үндэсний байгууллагыг нүүб гэн. За нягтлан бодогчийг нябо, нөгөөдөр гэдгийг нөгөөдөр, лавлах товчоо гэдэг бол лавлах гэх мэтчлэн үг товчлох аргаар үг бүтэж байна. За утга ялган сэлгэлт, нөлөөлөө хувьсан сэлгэлт гэдэг хоорондоо ямар ялгаатай вэ гэж энэ тэ. Жишээлбэл энэ цандгар, цэндгэр гэсэн энэ үгсүүдийн утга ялгах банхай, манхай, ланхай, данхайч гэдэг юм уу тий. Хархай, халхай, ханхай, давш, дэвш гэдэг эдгээр утга сэлгэлт ямар ялгаатай вэ гэхээр за эдгээр үгс хэсэгт байгаа үгсийн бүтцэдх авианууд сэлгэхдээ тухайн үгийн бүтцэд байгаа орчны бусад авианаас огт шалгааллахгүйгээр зөвхөн бие биенийхээ байранд сэлгэж утгыг ялгамж болол илрүүлж байна. За утга ялгах сэлгэлтэнд авиа тус бүрийн бие биесээ ялгарах шинж онцлог бол чухал байдаг. За жишээлбэл дараагийнх бол нөлөөлөө хувьсан сэлгэлт байна. Альчуураас альчуур үүснэ, гагнаас гагна, сулдаас сулдаг, хачнаас хачин гэх мэтчлэн. Тэгэхээр энэ Б хэсэгт байгаа авианы сэлгэлт нь тухайн үгийн бүсдэд орж байгаа орчны бусад авианаас шалтгаалж сэлгэж байгаа бөгөөд ийм сэлгэлтэд авианы утга ялгах үүрэггүй байдаг гэж бас үздэг. За үг товчлох аргаар бүтээх ёс байна тийм ээ. За орчин цагийн монгол хэлэнд авиа үг өгүүлбэрийг үеийг хүртэл хураах өрмөц зүй тогтлоодаг. За одоо бүгдээр ингээд 5 зүй тогтлыг авч үзье. За нэгдүгээрт нь нийлмэл үгийн бүтцэд байгаа үг тус бүрийг эхний үсгээр товчилж өчөөд нийлмэл үгээ бүрэн хэлж нэрлэх аргагүй. Жишээ нь энэ бол бичгийн хэмнэл байна. За жишээ нь улсын их хурал гэж товчилж өчөөд УИХ гэж товчилж өчөөд улсын их хурал гэж ингэж товчилж бас бицөөгөнд ХХК боловсрол соёл шинжлэх ухааны яам, Оросын албаны улс, гадаад хэргийн яам гэх мэтчлэн эхний үсгээр нь бол товчилж байна. За дараагийнх нь болохоор нийлмэл үгийн бүтцэд байгаа үг тус бүрийг эхний үсгээр товчилсан хэвээр нь дуудах арга байна. Жишээлбэл нэгдсэн үндэсний байгууллага, МУЙС, ТҮЦ, АНУ, Америкийн нэгдсэн улс гэх мэтчлэн энэ нь хэлэх бичгийн хэмнэл болдог. Товчилсан үгийн дараалал нь монгол хэлний үгийн бүсдэд төсөөтөө дуудах боломжтой байх тохиолдол тэр хэвээр бол дуудана. За 3 дугаарт нь бол монгол үгийн бүтцэд байгаа үг тус бүрийг эхний үеэр товчилж өчөөд товчилсан хэвээр нь дуудах арга байна. Жишээ нь Монцемэ, Нябо, Монел гэх мэтчлэн. За 4-дүгээрт нь нийлмэл үгийн сүүлчийн бүрэлдүүлэгчийг нь хэмнэж энгийн үг болгон хэрэглэж хэвшсэн тохиолдол нэлээд байна. Жишээ нь лавлах товчоог лавлах, сурган хүмүүжүүлэх ухаан гэдэг сурган, үзүүлэн таниулах материал гэдэг үзүүлэн, нисэх бол гэхээр нисэх. Тэгэхээр энэ яаж ийм гэхээр нийлмэл үгийн сүүлчийн бүрэлдэхүүнийг хэмнэж энгийн үг болгосон байна. За 5 дахь нь болохоор хэлэх үйл ажиллагаанаас болоод нийлмэл үгийн сүүлчийн үг нь өлтөө алдаад түрүүжийнхээ үгтэй нэг үг болж хураагдсан үзэгдэл байдаг. Үүнийг үгийн сан өгүүлбэрсээ харагч гэж бол тайлбарладаг. Үүнээс болж бие даасан үг дагвар нөхцөл болж шилжих үзэгдэл болж байдаг. Жишээ нь энэ өдөр гэдгийг өнөөдөр, нөгөө өдөр нөгөөдөр, ирээгүй ирээгүй, бор алаг гэх борлог, авч ирэхийг авчир, дуу гар гэх дуугар. Үлийн сүүлчийн үг нь өргөлтөө алдаж түрүүн жохоо үгтэй нэгдэн нийлж бас үгийг товчилж болгоно. За үг товчох ёсны дөрвөн байна. За эхний үсгээр товчлно, эхний үеэр товчлно, их адгийн үсгээр товчлно, хоёр үгийн эхний үсгээр товчлно гэсэн энэ жишээнүүд байна тийм ээ. За тэгвэл үг бүрийн эхний үсгээр товчлохдоо бүгдийг том үсгээр бичнэ, үеэр хураавал үеийн эхний үсгийг томоор бичнэ. Хүний овог нэрээс бусад оноос нэрийг хураасан үсгийн ард цийг тавихгүй жишээ нь гэдэг энэ багшаагаан жишээнүүдийг та нар харж байгаа тийм ээ. За хоёрдугаарт нь хүний овог нэрийг бичгтээ эцэгхийн нэрийн үсгийг товчлохоос гадна
бусдын зохиол бүтээлээс ишлэл авсан бол хүний овг нэрийг хамт товчилж үсэг бүрийн ард цэг тавин жишээ нь Ж гिचэд отхон эрдэнэ Д ингэ буйл нацагт орж. За 3 дугаарт нь эдгээрм шинжилгээний бүтээл тухайн номын хэвлэгдсэн ном хотын нэрийг эхний үсгээр өчнө. Ингэхдээ хоёр үгээс бүтсэн нэрийн эхний үсгийг томоор, хоёр дахь үсгийг бол жижигээр өчтөг. Тэгвэл UB буюу Улаанбаатар 1997. Тэгээд им 1979 гэх мэтчлэн бол товчлоо. Анхаарлаа хандуулсан сурагчдаа баярлалаа.